Бидний өнөөдөр ярих энэ хэрэг тухайн үед жинхэнэ дуйлан тарьж байсан хэрэг юм. Холбооны мөрдөх товчоо, цагдаа, тусгай хүчин болон бусад хууль сахиулах байгууллагууд огт тааж тааварлшгүй нэгэн зүйлдээ нүүр тулжээ. Тэднээс өмнө ч тэр, хожимч тэр хэний ч учирч байгаагүй тийм л нууцлаг зүйлдээ тухайн үед учирсан байдаг. Энэхүү онцгой мэт зүйл нь хитгэн үгээр тайлбарлахын аргагүй нэгэн төхөөрөмж байлаа. Гаднаас нь харахад болох бүдүүлэг хийц муутай мэт боловч дотор талыг нь хамгийн нарийн деталь бүрийг нь маш гайхалтай тооцоолж хийсэн эд байв. Хууль хүчнийхэн эцсийн дүндээ маш олон асуултын хариуг хайх шаардлага гарчээ. Энэ чухам ямар төхөөрөмж байв? Үүнийг яах гэж хэн хийсэн бэ гэх мэт олон сонирхолтой асуултууд араасаа хүрнэ. Мөрдөн шалгах ажиллагаа маш их цаг хугацаа шаардсан бөгөөд Америкийн нэгдсэн улсын түүхэнд хамгийн өндөр зардалтай мөрдлгүүдийн нэг болсон юм. Энэ түүхэнд зөвлөлтийн шоронгийн тухай хүртэл дурддах нууцлаг, ээдрээтэй түүх хэдий ч эцэст нь бүх асуултын хариуг олж чадсан сонирхолтой нэгэн түүх билээ. Энэ түүх Америкийн нэгдсэн улсын Невада мужийн State Line хэмээх жижигхэн хотоос эхэлнэ. Невада мужид дэлхийн мөрөөдөд тоглоомын нийслэл болох алдарт Лас Вегас хот оршдог шүү дээ. Бидний яриаг эхлүүлсэн State Line хотыг бяцхан Лас Вегас гэж зүй ёсоор нэрлэж болно. Энэ бол Америкийн нэгдсэн улсад маш алдартай Тахо нуурын иргэдээр байрладаг амралт зугаалгын бус юм. Яагаад үүнийг бяцхан Лас Вегас гэж нэрлэдэг вэ гэхлээр энэ хотын газар нутаг 3 хавтгай дөрвөлжин километрээс хэтрэхгүй жижиг хэрнээ энэ өчүүхэн газарт 4 том казино байрладаг байна. Үүнд Bailey's Lake Tahoe, Golden Nugget Lake Tahoe, Harrah's Lake Tahoe болон Harvey's Lake Tahoe нар багтана. Саяны хэдээс сүүлдэнд дурдсан Harvey's Lake Tahoe гэх энэ л газартай бидний өнөөдрийн түүх холбогдох болно. 1980 оны 8 дугаар сарын 26 өглөө эрт ойролцоогоор 5 цаг 30 минут үед тухайн үед Harvey Resort хэмээн нэрлэгддэг байсан Harvey зочид буудал казиногийн ахлах зохион байгуулагч тамхинд дуусчихсан гэнэт анзаарав. Тэрээр нэг хайрцаг тамхи худалдаж авахаар 2 давхар дахь өрөөнөөсөө нэг давхрын дэлгүүр рүү буухаар шийджээ. Гэвч урт хонглоор алхаж казиногийн утасны станц байрладаг өрөөний хажуугаар өнгөрөхдөө тэр нэгэн хачилтай зүйлийг олж харсан байна. Уг нь үргэлж хаалттай байх ёстой утасны өрөөний хаалга энэ удаад онгорхоо байв. Тэр дотогш орж үгээр товчхон илэрхийлэгдэж бэрх нэгэн зүйлийг хараад маш ихээр гайхширчээ. Гаднаас нь харахад 2 төмөр хайрцаг шиг харагдана. Том хайрцаг нь 60 см өргөн, 1 м урт, ойролцоогоор 70 см өндөртэй. 2 дахь хайрцаг нь хамаагүй жижиг. Тэрхүү том хайрцаг дээр давхарлагдаж тавигдсан байв. Түүний хэмжээ ойролцоогоор 35 см өргөн, 55 см урт, 35 см өндөртэй. Энэхүү төхөөрөмж нь доороо дугуйтай байсан боловч дугуйгаараа газарт тулаагүй. Харин доороо модон эвэстэй төмөр тулгуурууд дээр зогсож байв. Үүний зэрэгцээ өрөөний улбар шар хевс тулгуурын хэсгүүдэд маш гүн хонхоож дарагдсныг харахад энэ хашилтай төхөөрөмжийн жин огтхонч хөнгөн биш гэдэг нь илт байлаа. Ердөө 20 минутын өмнө тэрээр яг энэ өрөөнд орж ирэхэд ийм зүйл огт байгаагүй тул энэхүү олдвор түүнийг бүрж ихээр гайхшруулсан юм. Зохион байгуулагч энэ үед хамгийн түрүүнд казиногийн харуул хамгаалтын албыг дуутахаар шийдсэн нь ойлгомжтой хэрэг байв. Харуул хамгаалтын албаны дарга олдсон төхөөрөмжийг шалгаж үзээд цагдаа болон галын албаныхыг дуудах шийдвэр гаргажээ. Дуудлагаар ирсэн цагдаа нар өнөөх төмөр хайрцагуудаас гадна өрөөний шалан дээр нэгэн дугтуу олсон бөгөөд түүн дээр Harvey казиногийн удирдлагуудад гэж бичсэн байв. Дугтууг задлж дотроос нь 3 хуудас бичиг олсноор энэхүү хачирхалтай төхөөрөмж чухам юу болох, яагаад энд байх болсон нь бүгдэд тодорхой болжээ. Уг загталд удирдлагууд болон тесрэх бөмбөг аюулгүй болох мэрэгчлэнүүдэд өгөх хатуу анхааруулга. Энэхүү бөмбөгийг бүү хөдлөг, бүү хазаалга. Учир нь түүний тислэгчийг удирдах буй механизм нь Рихтерийн шатлбарын 1/100 тэнцэх хэмжээний өчүүхэн хөдөлгөөнд л идэвхжих болно. Бөмбөгийг усанд живүүлэх, эсвэл хийгэр дүүргэх гэж бүү оролдоорой. Дотор нь хөөгч унтраалга болон агаарын даралтын реле бий. Энэ хоёр хоёулаа тислэгчд холбогдсон байгаа. Бөмбөгийг задлах гэж бүү оролд. Эрэг шургнууд хүртэл тесрэх механизмтай холбоотой. Хэрв эрэг шургуудыг жаахан ч гэсэн эргүүлбэл дэлбэрэлт болно. Өөрөөр хэлбэл энэ бөмбөг маш мэдрэмтгий тул дотор болон гадна талд нь гарах өчүүхэн төдий хөдөлгөөн л дэлбэрэхэд хүргэнэ. Энэ бөмбөгийг дэлбэлэлгүйгээр задлах эсвэл аюулгүй болгох ямар ч боломжгүй. Зөвхөн зохих зааварчилгааг авсан тохиолдолд л үүнийг аюулгүй газар руу зөөвөрлөж, тэнд нь зориудаар дэлбэлэх эсвэл 3 дахь автомат цагийн тохируулга ажиллах хүртэл хүлээж дэлбэлэх боломжтой. Дэлбэрэх хугацааг өөр өөрөөр тохируулсан 3 автомат цагийн механизм бий.
Зөвхөн энэхүү загталд бичсэн зааврыг дагсан тохиолдолд эхний хоёр автомат цагийн механизмыг хэрхэн унтраах болон бөмбөгийг хэрхэн аюулгүй дэлбэрэх газар руу зөөх тухай зааварчилгааг та бүхэнд өгнө. Энэхүү бөмбөгт замын эсрэг талд байрлах хаарагийн зочид буудлыг хүртэл ноцтой сүйтгэх хэмжээний хангалттай их тесрэх бодис байгаа. Энэ хайрцаг дотор чухам ямар их хэмжээний тесрэх бодис байгаа талаарх ерөнхий төсөөллийг үүнээс та бүхэн багцаалж ойлгох үзье. Наад зах нь 350 м-ийн радиус доторх бүсийг хамгаалтанд авч тэр хавийн бүх хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхийг би зөвлөж байна. Шаардлага. Би хуучин $100 дэвсгэртүүдээр $3 сая шаардаж байна. Мөнгөн тэмдэгтүүд ямар ч тэмдэглэгээгүй, наалтгүй, химийн бодисоор боловсруулагдаагүй байх ёстой. Хэрэв мөнгнөөс ямар нэгэн с сэжигтэй зүйл илэрвэл би бөмбөгийг зөөвөрлөхтэй холбоотой бүх зааварчилгааг цуслах болно. Өргөжлүүлээд загталд барьцааны мөнгийг хизээ хаана хэрхэн хүлээлгэн өгөх тухай зааварчилга байсан ч бид энэ талаар бичлэгээхээ арай хожим ярих болно. Иймэрхүү шаардлага дэлбэрэлтээр сүрдүүлэх явдал тус хотод тийм ч ховор зүйл биш байлаа. Ихэнхдээ хүмүүс казинод хайрцаг, уут гэх мэт зүйл үлдээчгээд дараа нь уцтаж барьцааны мөнгө шаардан казино дотор бөмбөг тавьсан гэж мэдэгддэг байв. Гэвч бөмбөгний мэрэгчлэтнүүдийн олдог байсан зүйл нь ердөөл хэсэг, багц, утас гэх мэт тийм ч сүртэй зүйлс олдоггүй байжээ. Эдгээр дуудлагууд нь газрын эздээс багц болон мөнгө салгах гэсэн зүгээр л хоосон сүрдүүлгүүд байдаг байв. Харин энэ удаад олдсон төхөөрөмж үнэхээр гайхширмаар байлаа. Хинч тэр байтугай туршлагатай бөмбөгний мэрэгчлэтнүүд хүртэл өмнө нь ийм зүйл огт харж байсангүй. Төхөөрөмжийн бүтцийн талаар арай дэлгэрэнгүй ярил. Энэ нь ерөнхийдөө хоёр ган хайрцаг юм. Доод талын том хайрцгийг гагнаж хийсэн байв. Өөрөөр хэлбэл хан, ёроол, таг зэргийг нь хооронд нь гагнасан. Харин дээд талын хайрцгийг эрг шургаар угсарсан байсан ба доод хайрцагтайгаа гагнаастай байв. Гэмтэрэгтүүд энэ төхөөрөмжөө нийтэд нь саарл өнгөөр бууцсан нь үүнийг илүү аюултай, хүүтэн харагдуулж байсан юм. За харин одоо энэ бөмбөгийг улам бүр нууцлаг бас илүү аюултай болгож байсан зүйлийн талаар ярив. Дээд хайрцаг дээр нийт 28 ширхэг унтраалга байсан бөгөөд 23 дугаартай ганц унтраалгаас бусдыг нь доош нь дарсан байдалд байв. Энэ нь чухам ямар утгатай болох нь тухайн үед мэдээж хэрэг оньсох хэвээр байлаа. Тэнд байсан хүмүүсийн хинэнч тухайн үед мдэггүйч яг тэр мөчөд Америк нэгдсэн улсын түүхэн дэх хамгийн том гар хийцийн бөмбөгтөд нүүр тулцгааж байсан юм. Казинон давхар зочид буудлын зориулттай тул тэнд маш олон хүн байлаа. Зочид болон үйлчлүүлэгчдийг удалгүй нүүлгэн шээлжүүлж, ойр орчимд нь аюулгүй болгосноор өглөөний 8 цаг гэхэд Харви зочид буудал казино бүрэн эзгүүрөв. Тэнд зөвхөн бөмбөгтэй ажиллаж буй мэрэгчлэтнүүд л үлджээ. Тэгвэл мөнгө шаардлагчдад юуны төлөө барьцааны мөнгө төлөх хэрэгтэй гэж хэн одоо тэдний барьцааны хүн болж таарах вэ? Энэ асуултын хариулт нь тун энгийн байв. Барьцаанд ямар ч хүн байсангүй. Харин юу байсан бэ гэвэл зочид буудал казиногийн барилга өөрөө байлаа. Үүний логик нь их энгийн. Барилга өөрөө мөн доторх тоног төхөөрөмж тавилга эд тогшилтойгоо нийлээд 30 гаруй сая доллараар үнэлэгдэж байв. Дэлбэрэл болвол энэ бүхэн үнс нуран болно гэсэн үг. Тиймээс 30 сая долларын үнэтэй барилгаа алдахгүй тулд шаардсан 3 саяыг нь төлчих нь л хамгийн ухаалаг сонголт мэт байсан хэрэг. Гэхдээ холбооны мөрдөх товчоо бүх хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, нууцлаг төхөөрөмжөд маш нохоцтой хандаж байсан хэдий ч энэ нь зүгээр л нэг хуурамч дуураймал бөмбөг биш гэдэгт бүрэн итгэлтэй бос байлаа. Тиймээс бөмбөгний мэрэгчлэтнүүд чагнуур ашиглан доторх чимээг нь сонсохоор оролдож эхлэв. Эхэндээ энэ нь боломжгүй мэт санагдаж байсан ч удалгүй ямар нэгэн зүйл сонсогдсон юм. Тасалдсан эсгэрэх мэт чимээ. Бөмбөгний хаа нэгтээ дотор нь ямар нэгэн зүйл болоод байгаа нь тодорхой байлаа. Хайрцагнууд дээр хурууныхээ хайх болон шинжилгээнд зориулж бодгийг нь хусаж авах зэрэг ажлуудыг мөн хийжээ. Мэрэгчлэтнүүд гейгерийн тоолоор ашиглан хайрцагны цацрагийн хэмжээг шалгасан боловч юу ч илрүүлээгүй юм. Үүний дараа хоёр хайрцагийг хойлонг нь рентгенээр шалгахаар шийдэв. Доод хайрцаг нь хэтэрхий том байсан тул рентген зургийг хэсэг хэсгээр нь авчээ. Дотор нь юу байгаа нь тодорхойгүй байсан ч энэ нь маш том хэмжээтэй олон тооны зүйл байсан нь илт байв. Хэрв энэ нь динамит байсан бол хамгийн багадаа 400 кг-аас багагүй байна гэж үзлээ. Урьдчилж хэлэхэд энд мэрэгчлэнүүд зөв таамагласан юм. Доод хайрцагт нь үнэхээр 450 кг динамит байжээ. Дээд хайрцаг нь арай бага нягттай байв. Зураг дээр унтраалгуудын дотор хэсгүүд, тэдгээрээс гарсан утаснууд мөн бусад бүтцийн элементүүд харагдаж байлаа. Энэ бүхэн холбооны мөрдөх товчонд хуурамч бос харин үнэхээр асар их сүйтгэх хүчтэй жинхэнэ бөмбөгтэй нүүр тулсан гэсэн дүгнэлтэд хүргэв. Хамгийн гол онцлог нь үүнийг үнэхээр аюулгүй болгох ямар ч боломжгүй байсан явдал юм.
Агентууд тэр үед үүнийг мэдээгүйч бүтээгч нь бүх зүйлийг нарийн ширийн зүйлийг хүртэл яг таг тооцсон мэт байлаа. Бөмбөгийг аюулгүй болгох гэсэн аливаа оролдлого нь түүнийг нэн даруйд тесрэхэд хүргэх байв. Энд та бүхний ойлгож байгаагаар тесрэх механизмыг өдөөгч нь дээд хайрцагтай байсан. Нэг үгээр бол дээд хайрцагт тесрэх бөмбөгний тархин байж байв. Харин доод хайрцаг нь зүгээр л динамит хадгалах зориулттай байсан юм. Харин дээд хайрцгийг доод хайрцагтай холбосон бүх эрг шуурганд пүрштэй байв. Хэрэв хэн нэгэн хайрцгийг задлахын тулд тэдгээрийн аль нэгийг нь тайлахыг оролдсон бол пүршин цахилгаан хэлхийг холбож тэр даруй дэлбэрэлт үүсэх байсан. Дотор нь бас хөвгч мэдрэгч байв. Хайрцгийг хөөс, бетон гэх мэт зүйлээр дүүргэх аливаа оролдлого мөн л дэлбэрэлтэд хүргэнэ. Дотор нь хий шахах замаар ажиллагаагүй болгох аргуудын хувьд ч ижил байв. Бөмбөг дотор даралтын мэдрэгчүүд суулгасан байсанд хэрэв доторх даралт жоохон л болов өөрчлөгдвөл мөн л дэлбэрэлт үүсгэр байсан. Хайрцагны гадаргуугийн аль нэг хэсэгт нүх өрөмдөх оролдлого бас л дэлбэрэлтэд хүргэнэ. Учир нь хайрцагны хан нь 3 давхаргаас бүрдсэн байсан юм. Хөнгөн цагаан тугалган цаас, эрдзэн болон ган давхарга. Хэрвээ өрөмдөх аваас өрмөн гадна талын ган давхарга болон дотор талын хөнгөн цагаан тугалган цаасны хооронд цахилгаан контакт үүсэх нь гарцаагүй байсан бөгөөд тэдгээрийг тусгаарлагч эрдзэнээр тусгаарсан нь энэ байв. Хэрв өрмөн тугалган цаас болон гаднах ган давхарга хоёрын хооронд тусгаарлагчийг эвдвэл дэлбэрэлт болох байв. Гэхдээ хамгийн гол онцлог буюу аюул нь доторх дүүжин механизмд байв. Бөмбөгийг тохируулж болдог хөл дээр байрлуулсан нь ч учиртай байж. Гэмт этгээдүүд үүнийг яг хэвтэ төвшөнд нь маш наривчлалтайгаар тааруулж тавьсан бөгөөд ингэснээр дүүжин нь ямар ч хазаалт хөдөлгөөнгүйгээр тэнцвэрт байдалд орсон байв. Дүүжинг салгаж унтраалгүйгээр бөмбөгийг хаашаач зөөх боломжгүй байлаа. Учир нь хөдөлгөх үед үүсэх өчүүхэн төдий хазаалтал дэлбэрэлт үүсэх байсан юм. Бөмбөгийг аюулгүй болгож чадахгүй гэдгээ ойлгосон холбооны мөрдөх товчооны агентууд казиногийн эзнээс барьцааны мөнгө төлөх эсхийг нь асуухад маш тодорхой бөгөөд шууд хариулт авсан нь тэр новшнууд надаас нэг ч цент салгаж чадахгүй гэжээ. Казиногийн эзэн Харви Гросс бол маш тууштай зүрүүд бөгөөд зарчимч хүн байв. Чухамхүү энэ зан чанар нь түүнийг баян болгосон гэдэг. Ийм хүнийг барьцаалж хүснээрээ хөдөлгөх санаа нь ямар хэцүү бөгөөд бүтшгүй санаа байсан нь ойлгомжтой байжээ. Бөмбөгтэй холбоотой энэ нөхцөл байдалд тэрээр 30 сая долларын үнэтэй барилгаа алдахад үнэхээр бэлэн байсан ба зарчмынхаа дагуу гэмтэрхтнүүдэд нэг ч цент өгөхгүй гэж гүрийсэн нь энэ юм. Харви Гросс ийм л туйлын зөрүүд нэгэн байлаа. Гэсэн хэдий ч холбооны мөрдөх товчооны агентууд мөнгө шаардлагчийг барьж авах ажиллагаа явуулахын тулд түүнээс $5,000 арай хийн гуйж авсан байна. Учир нь тэд барьцааны мөнгийг шилжүүлэн өгөх нэрээр гэмтэрхтнийг үйлдэл дээр нь баривчлахаар шийдсэн байна. Холбооны мөрдөх товчооныхон ердөөл энгийн цаасыг $100 дэвсгэртийн хэмжээтэйгээр тайрч бэлдээд боодол бүрийнхээ хамгийн дээд болон доод талд нь жинхэнэ мөнгөн тэмдэгтүүдэд тавьж голд нь зүгээр л тайрсан цааснуудаа хавчуулах санаа төрсөн юм. За одоо буцаад мөнгө шаардлагчийн захидал руу мөнгийг хэрхэн хүлээлгэн өгөх талаар зааварчилгаа руу иргэн орцгоё. Мөнгийг нисдэг тэргээр хүргэх ёстой. Нисдэг тэрэгний нисгэгч 23 цагт Лейк Тахо нисэх онгоцны буудлын барилгатай аль болох ойрхон гэрлийн шонгийн дэргэд газардах ёстой ба нисдэг тэрэгний хамар зүүн зүг рүү харсан байх шаардлагатай. Нисгэгч ганцаараа байх бөгөөд биедээ ямар ч зэвсэггүй байна. Нисгэгч гарч ирээд төмөр торон хашааны хаалган дээр очиж зогсох ёстой. Дараагийн зааварчилгааг мөн шөнийн тэг цаг 10 минутанд хамгийн ойр байрлах гудамжны утсаар дамжуулан өгнө. Тэг цаг 10 минутанд нисгэгч хаашаа нисэх, цаашаа юу хийх ёстойгоо мэдэж авах болно. Нисгэгчд өгөх сануулга. Нисдэг тэрэг шатхуунаар бүрэн цэнэглэгдсэн байх ёстой. Биедээ ямар ч зэвсэг бүү ав. Бүх радио холбоог бид чагнах болно. Баатар болох гээд оролдоод хэрэггүй шүү. Чи нийт 5 удаа газардах шаардлагатай болох бөгөөд тэдгээрийн аль нь ч тусгайлан бэлтгэгдсэн талбай байхгүй гэдэгт бэлтгэлтэй байгаарай. Бид газардах цэгүүдээс гэрлэн дохио өгөх болно. Ямар нэгэн асуудал үүсхийг хүсэхгүй байна. Гэхдээ хэрв чи бидэнд асуудал тариул бид хариу цохилт өгөхөд бэлэн. Амжилт хүсье гэжээ. За ингээд захидалд шаардсны дагуу барьцааны мөнгө тээвэрлсэн нисдэг тэрэг Тахо нисэх онгоцны буудлын зөв хөдлөлөө. Нисгэгч нь холбооны мөрдөх товчооны агент Жо Кук байсан бол тэр ганцаараа байсангүй. Нисдэг тэрэг дотор тусгай хүчний командлагч Дэл Роулин нуугдсан байлаа. Түүний даалгавар бол нэгдүгürt нисгэгч Жо Кукийг хамгаалах, хоёрдугаарт мөнгө шаардлагчдыг баривчлах байв.
Холбооны мөрдөх товчооныхны ариун туршлагаас харахад барьцааны мөнгө шилжүүлэн өгөх мөч бол ямар ч гэмт хэрэгтний төлөлгөөний хамгийн сул тал буюу эмзэг цэг нь байдаг. Нислэг тэрэг заасан газарт газардсан бөгөөд Кук хилэлцэн тохирцсны дагуу цаашдын зааварчлагыг чимээгүйхэн хүлээж байв. Шүн дунд өнгөрч байтал гудамжны утас дугуурлаа. Агент Кук харилцуурыг авахд нэгэн эрэгтэй хүний хоолой дараагийн зааварчлагаа чиний өмнө байгаа ширээн доор би чамд 3 минут байна гэж хэлв. Гэтэл бодит байдал дээр Кукийн өмнө ямар ч ширээ байсангүй. Хэдий ширээ байгаагүй ч тэрээр утасны бүхийгийг нэвт шувт нэгжиж үзээд утасны ард нуусан нэгэн дугтууг олж авлаа. Тэрээр захидалд зааварчлагыг яг таг дагах ёстойг чамд дахин сануулъя. Нислэг тэрэгнийхээ хаалгыг онгойлгоод дотор талыг нь гарч идэнгээрээ аажуухан гэрэлтүүлж харуул. Үүнийг хийснийхээ дараа хөөрхтөө бэлд. Нислэг тэргийн чинь дотор болон эргэн тойронд хинч байхгүй гэдгийг баттаа шалга. Бид чамайг ажиглаж байгаа шүү. Энэхүү захидлыг авсан мөчөөс хойш чамд хөөрөх 3 минутын хугацаа байна. Хөөрөөд 50 дугаар хурдны зам дагуу баруун зүг рүү низ. Газраас 500 метрээс дээш өндөрт гарч болохгүй. Нисэх онгоцны буудлаас баруун зүгт 7 км орчим зайд баруун гар талд чинь гэрлээр дохио өгч байгааг чи харах болно. Гэрлээр дохио өгч эхэлснээс хойш чамд газардах хүртэл 4 минутын хугацаа байна. Учир нь 4 минутын дараа тэр гэрэл автоматар унтрах болно. Нислэг тэрэгнийхээ хамрыг мөн л урд зүг рүү харуулж газардаарай. Газарсан цэгээс урагшаа 60 орчим метр зайд чи дараагийн зааварчлагыг агуулсан дугтууг олох ба түүнийг модонд хатсан байгаа. Цаашид дугтуу доторх дараагийнхаа зааврыг даг гэж бичсэн байлаа. Ингээд Кук заасан чиглэлийн дагуу нислээ. Тэрээр шаардлагатай зайг туулсан боловч ямар ч дохионы гэрлийг харсангүй. Нисгэгч тухайн бүс нутаг дээгүүр нилээд эргэлдэж гэрэл тосхыг хүлээсэн боловч мөнгө шаардагчдын хэлсэн шиг зүйл огт болоогүй юм. Ямар ч тайлбаргүй үл ойлгогдох шалтгаанаар мөнгө шаардагч барьцааны мөнгө авахар ирсэнгүй. Эцэст нь нислэг тэрэгний шатхуун дуусаж эхэлсэн тул Кук нисэх онгоцны буудлын руу буцахаас өөр аргагүй төрсөн байна. Тэнд очиж шатхуунаа цэнэглэж гэмт этгээдийг нисэх буудлын нийтийн утас руу дахин залгах болов уу гэж найдан хүлээсэн ч тийм зүйл дахин болсонгүй. Маргааш өглөө нь Невада мужийн холбооны мөрдөх товчооны дарга Жо Яблонски зурагтаар мэдээлэл хийлээ. Гэмт хэрэгтнүүдийн тавьсан шаардлагыг бид биелүүлсэн. Гэвч тэд өөрсдөө мөнгийг шилжүүлж өгөхөөр утсаар тохирсон 2 дахь цэг дээр гарч ирсэнгүй. Барьцааны мөнгө нь 3 сая доллар байсан. Холбооны мөрдөх товчоо энэ мөнгийг өөрсдөөсөө гаргаагүй. Энэ бол ноён Гроссын мөнгө байсан гэж мэдүүлжээ. Энэхүү мэдээллийн дараа холбооны мөрдөх товчоонд нэгэн дуудлага ирлээ. Залгсан хүн өөрийгөө бөмбөгийг бүтээгч байна гэж танилцуулаад барьцааны мөнгийг дахин авчрах хэрэгтэй гэж шаарджээ. Хаашаа хэрхэн аваачихыг дараа нь хэлэх болно. Тэр болтол дэлбэрэлтийг хойшлуулахын тулд 5 дугаартай унтраалгыг дээд байрлалд шилжүүлэх хэрэгтэйгээд залгсан хүн уцаа тасалжээ. Энэ бүхэн барилга дотор өрнөж байх зур, гадаа сэтгүүлчд болон сонирхсон олон хүний бөөгнөрл үүссэн байлаа. Зэрэгэлдэх казинонуудад бүр тесрэх бөмбөг дэлбэрэх хэсэх, эсвэл хизээ дэлбэрэх, хэдэн хүн амь үргдэг талаар бооцоо тавьж эхлэв. Ирсэн хүмүүс бүр Харвид намайг дэлбэлжлээ гэсэн бичгтээ подвол гөмсөд зочид буудлын гадаа олноороо цоглон баясаж байсан юм. 5 дугаар унтраалгыг дээш нь дарах заавар авсан ч хинч үүнийг хийж зүрхэлсэнгүй. Учир нь 1-дүгээрт гэмт этгээд барьцааны мөнгөө аваагүйдээ уурлаж, дэлбэрэлт үүсгэх гээд зориуд худлаа хэлсэн байж болохоор байв. 2-дугаарт тэр залгсан хүн нь гэмт этгээд огтхонч биш. Зүгээр л тоглоом хийх гэсэн ямар нэгэн хөндлөнгийн хүн залгсан байхыг ч үгүйсэхээ аргагүй байлаа. Үүнээс гадна бөмбөгөнд холбооны мөрдөх товчоонд ойлгомжтой цагийн тохируулга байхгүй байсан нь нөхцөл байдлыг улам хөндрүүлж байв. Бөмбөг хизээ өөрөө дэлбэрэх вэ? 1 минутын дараа юу? 1 цаг уу? 1 өдөр үү? Эсвэл бүр 1-7 хоногийн дараа юу? Үүнийг хинч мэдэхгүй байлаа. Тиймээс бөмбөгийг өөрсдөө аюулгүй болгох оролдлого хийхээр эцэслэн шийдвэрлэжээ. Өглөөний 9 цаг 30 минутанд шинжээчид командын төвд цугларлаа. Төрөл бүрийн саналууд гарч байв. Бөмбөгийг шингэн азотоор хөлдөх, бетоноор цутгах, эсвэл өргөөд хамгийн ойрын гольфын талбар руу аваачих гэх мэт. Гэвч энэ бүхэн хитрхи аюултай санаанууд байлаа. Удаан хилэлцсэн эцэст шинжээчид бөмбөгний тарих буюу тесрэх механизмыг агуулсан дээд тайрцгийг динамиттай доод тайрцгаас салгах хэрэгтэй гэсэн нэгдсэн шийдэлд хүрчээ. Хамгийн гол нь дээд тайрцнаас гарсан дохио доод тайрцагт хүрч амжихаас өмнө буюу миллисекундыг бутархаалсан төдий маш богино хугацаанд үүнийг хийх ёстой байв. Гэхдээ үүнийг яаж хийх вэ? Энэ үед хэн нэгэн үүнийг өөр дэлбэрэлтийн тусламжтайгаар хийхийг санал болгожээ. Өөрөөр хэлбэл тэдний хийх жижиг дэлбэрэлтийн долгион нь ердийн шиг эмх замбраагүй зүг бүрлүү тархах биш. Харин зөвхөн нэг тодорхой чиглэлд явах тийм дэлбэрэлт хийх байлаа.
Энэ тохиолдолд хоёр хайрцагны холбогдсон хэсэг рүү дэлбэрэлтийн хүчийг чиглүүлнэ гэсэн үг. Тесрэх бодисыг конус хэлбэрийн металл хийц дотор байрлуулснаар энэ санаагаа хэрэгжүүлэх боломжтой байлаа. Дэлбэрэх үед чиглэсэн хүчтэй долгион үүсэж хагас миллисекундын дотор дээд хайрцгийг доод хайрцагнаас шууд тасдах байв. Энэ нь эрсдэлтэй ч гэсэн тэдний гаргасан хамгийн шилдэг санаа нь байсан юм. Үд дунд шинжээчдийн багийн бүх гишүүд санал хураав. Тэд санал нэгтэйгээр дэлбэрэлт хийх санааг туршиж үзэхээр шийдлээ. Бүх зүйл бэлэн болсны дараа холбооны мөрд товчны агентууд зэрэгэлдэх зочид буудлын дээврээс алсаас удирдах, дээд хайрцгийг доод хайрцагнаас салгаж гол бөмбөгийг аюулгүй болгох ёстой өөрсдийн бэлдсэн бөмбөгөө дэлбэллээ. Гэвч төлөвлөгөө бүтсэнгүй. Эцсийн дүндээ холбооны мөрдөх товчооны бөмбөгч тэр гэмт хэрэгтүүдийн бөмбөгч давхар дэлбэрч орхив. Тэд бөмбөгнүүдийг элстэй шуудаагаар урьдчилан тойруулж бэхэлсэн байсан тул дэлбэрэлтийн хөнөөлийг баг зэрэг бууруулж чадсан нь ганц ололт байсан юм. Гэвч барилгын эвдрэл, хохирол, асар их байлаа. Бөмбөг байсан өрөөний шаланд 30 метрийн диаметртэй том нүх үүсэж, түүний дээд давхарт 25 метр, бүр дээд талд нь 15 метрийн нүх үүссэн юм. 5 дугаар давхраас эхлээд бадуул хүртэл бүхэлдээ цоорч, хов хоосон орон зай үүссэн байв. Дэлбэрэлт болсны дараахан энэ бүхэнд хэн буруутай болохыг олж тогтоох тусгай мөрдөн шалгах хэсэг байгуулагджээ. Мөрдөн шалгах ажиллагаа дугуйтай бөмбөг гэсэн нууц нэр авсан юм. Сакраменто болон Лас Вегасаас ирсэн холбооны мөрдөх товчооны 50 агент одоо State Line хотод төвлөрөн ажиллаж эхлэв. Зурагтаар энэхүү дэлбэрэлттэй холбоотой мэдээллийг хүлээн авах утасны дугаарыг байн зарлаж байлаа. Гэмт хэрэгтнүүдийг барьж авах гэсэн тэдний хүсэл эрмэлзэл асар их байв. Энэ нь зөвхөн зочид буудалд болсон дэлбэрэлтээс шалтгаасан хэрэг биш. Гэмт хэрэгтний үлдээсэн анхны загталд хэрвээ энэ удаад барьцааны мөнгө авч чадахгүй бол заавал дахин нэг дэлбэрэлт зохион байгуулах болно гэж онцлон сануулсан байсан нь үүний гол шалтгаан байв. Тэр барьцааны мөнгө авч чадаагүй дараагийн бөмбөг дэлбэрэх аюул маш ойрхон байгааг илтгэж байсан юм. Холбооны мөрдөх товчооныхон казиногийн ажилтнуудаас мэдүүлэг авсны үр дүнд ерөнхийдөө дараах мэдээллийг цуглуулж чаджээ. 8 дугаар сарын 26-ны өглөө хоёр хүн маш том овортой зүйлийг Харви зочид буудлын руу түрээд орж байхыг зарим хүмүүс харсан байв. Энэ нь өнөөх бөмбөг байсан байх магадлалтай. Үүнээс гадна тэр өглөө зочид буудлын авто зогсоол дээр ганцаараа зогсож байсан цагаан өнгийн ачааны микро машиныг нэгэн гэрч харсан байна. Гэхдээ улсын дугаарыг нь хинж тогтоож харсангүй. Дэлбэрэлтээс хойш 2 өдрийн дараа буюу Баасан гарагийн орой гэхэд зочид буудлын орчмыг хангалттай цэвэрлэж дууссан бөгөөд Harvey Gross казиногийнхоо эвдрээгүй бүтэн үлдсэн хэсгийг нь үйлчлүүлэгчтэй дахин нээж амжлаа. Гайхалтай нь тэнд үнэхээр олон үйлчлүүлэгч цугларсан байв. Барилгын сүйтгэсэн хэсэгт холбооны мөрдөх товчны агентууд ямар нэгэн шинэ нотлох баримт уул мөр хайн ажилласаар байлаа. Гэтэл Гросс хэргийн газар болон үйлчлүүлэгчдэд нээлттэй байгаа танхимуудын хооронд маш том шилэн цонх байрлуулжээ. Мөрдөгчдийн ажиллагааг хүмүүс харж болохоор болгосон энэ үйлдэл нь нэг төрлийн амьд шоу шиг харагдаж байв. Мэдээж хэрэг энэ нь холбооны мөрдөх товчонд огтхонч таалагдахгүй байсан ч тэд яаж чадахгүй байв. Эцсийн эцэст энэ бол түүний хувийн өмч тул тэр эндээ юу дуртайгаа хийх хэрэгтэй шүү дээ. Удалгүй гэмт хэрэгтнийг баривчлахад хүргэх үнэтэй мэдээлэл өгсөн хүнд $175,000 шагнал амласан бөгөөд Harvey Gross үүнийг тэр даруй $200,000 болгож өсгөв. Энэ нь тухайн үед Америкийн нэгдсэн улсын түүхэндх хамгийн өндөр шагнал тооцогдож байлаа. С ิจ гтэй хүмүүсийн талаарх янз бүрийн мэдээллүүд иргэдээс тасралтгүй ирсээр байв. Тэдгэр дуудлагуудын донд Нисэх онгоцны буудлын ойролцоох Emerald Road дэх Балахо мотелийн менежер Gerald Dominico гэгчээс ирсэн нэгэн мэдээлэл онцгой анхаарал татлаа. Тэрээр хоёр эрэгтэй хүнд цагаан ачааны микро машинтай ирсэн талаар ярьсан нь казиногийн ажилтнуудын өмнө дурдсан өнөөх цагаан машинтай яг таарч байв. Тэр хоёр хүн бөмбөг олдохын өмнөх шөнө түүний мотелд хоноглоод үүрийн 4 цагт менежерийг сэрээж машин холбож асах кабель гуйж нилээд төвөг утсан байна. Өөрөөр хэлбэл тэдний машины аккумулятор суужсан учраас өөр машинаас холбож асаах шаардлага гарсан гэсэн үг. Машин асаагаад төд удалгүй тэд яваад өгсөн гэж ярьсан юм. Мотелийн бүртгэлийн дэвтэрт тэдний нэгнийх нь байрлагтаа бүгэлсэн мэдээлэл үлдсэн байв. Нэр Joy Evans, хаяг 4423 Van Ness, Fresno Hot, Калифорни мөж. Автомашин цагаан өнгийн Dodge, улсын дугаар 1A65819. Гэвч Fresno Hot-ын цагдаагийн газар өөрсдийн архиваас Joy Evans гэх нэртэй хүнийг огт олсонгүй. Харин 4423 Van Ness гэх хаяг ерөөсөө байдаггүй. Хуурамч хаяг болох нь тогтогджээ.
9-р сарын 17-нд холбооны мөрд товчоноос дахин нэг хэвлэлийн баг хурал зохион байгуулж, энэ үеэрээ дэлбэрэлтэд хамааралтай байж болзошгүй гэж үзэж буй хоёр эрэгтэн ам зургийг олон нийт дэлгэн үзүүлв. Тэд хоёулаа цагаан арчнууд байсан бөгөөд нэг нь 25 орчим настай, харин нөгөө нь түүнээс даруй 2 дахин ахмад хүн байлаа. Гэвч үүнээс хойш дахин 2-7 хоног өнгөрсөн ч өнөөх шагналыг авах хүсэлтэд нэг ч хүн гарч ирсэнгүй. Энэ талаар Невада мужидах холбооны мөрд товчооны дарга хэвлэлийнхэн тандан ердийн нөхцөлд бол хүн $200,000 төлөө төрсөн эхийгээ ч худалдахад бэлэн байдаг да хэмээн дуу алдаж байв. Иймээс ийм асар их хэмжээний мөнгө амлаад байхад хүртэл хэнч хэнийгээ бариад өгчихгүйг бодоход бөмбөгний талаар мэдж байсан хүмүүс хоорондоо маш ойр дотно. Магадгүй тэд бүгд нэг гэр бүлийн гишүүд байсан байх гэсэн таамаглалыг мөрдөгчд дэвшүүлэхэд хүрчээ. Гэхдээ хорсож өсөрхөх шалтгаантай тесрэх бодис олж авах боломжтой. Дээрээс нь $3 сая халааслах хүсэлтэй хүмүүс энэ хорвоо дээр мундахгүй олон шүү дээ. Мөрдөгчийн гарт хэдэн зуун хүний нэр бүхий сэжигтнүүдийн жагсаалт байлаа. Тэнд мафийн бүлэглүүд, Иран оюутнууд, тэрч байтугай Ирландын бүгд найрамдах армийг хүртэл сэжиглэн шалгаж байв. Товчхондоо тэдэнд хэдэн зуун хувилбар байсан гэсэн үг. Агентууд Харви Гроссоос хэдэн 10 удаа байцаалт авч түүний бүхий л амьдралаа зориулан байж босгосон казиног нь сүйтгэх хэмжээний тим их өс онцонтой байж болох хүмүүсийг тэд асууж байв. Гэвч Харви аль хэдийнэ 76 нас хүрсэн, нас өндөр гарсан хүн байлаа. Түүнээс юуны ч тухай хэдэн ч удаа асууж шалгаж болох байсан ч тэрээр ихэнх зүйлийг зүгээр л санахгүй болсон байв. Удахгүй Сакраменто дахь холбооны мөрдөх товчооны салбарт Калифорнийн тээврийн газраас хариу иржээ. Тэдний хайж байсан буюу Балахо мотелийн менежерийн холбооны мөрдөх товчоонд хэлж өгсөн улсын дугаартай өнөөх машин нь 1975 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн Dodge Tradesman маркийн микроавтобус байж таарав. Уг машин саяхан эзнээс олсон байсан боловч 1980 оны 8 дугаар сард буюу бөмбөг тавигдах үед Калифорни мужийн Кловис хотод амьдардаг 19 настай Джонни Бёржес гэгчийн эзэмшилд байжээ. Кловис болон Стейтлайн хотуудын хооронд 400 орчим километр зайтай байсан хэдий ч энэхүү сэжүүрийг заавал шалгаж үзэх шаардлагатай байв. Агентууд түүнийг ажлаа тараад ирэх үед нь гэрийнх нь гадаа тосож уулзжээ. Тэрээр дээврийн ажил хийдэг компанид ажилладаг залуу байв. Агентууд түүнийг Невада мужид Балахо мотелд юу хийж явсан, тэнд хэнтэй хамт байсан талаар нь байцааж эхлэв. Джоннигийн ярьснаар тэрээр 8 дугаар сарын 24-ний үүрээр Плейсервиллийн уус руу ганцаараа нэг осондоо хээрийн аяллаар явсан гэн. Дашин дуртахад энэ газар нь Стейтлайн хотоос холгүйхэн байрладаг байв. Ингээд Джонни ууланд очоод ойд хээр хонсон боловч өглөө босоод машинаа асааж чадахгүй байгаа мэдсэн байна. Учир нь тэрээр машиныхаа хөгжмийг асаалттай мартсны улмаас шөнийн дотор машиных нь аккумулятор суучихсан байж. Ингээд тэр Кловис дахь гэрлүүгээ замд таарсан машинуудад дайгдан бутсан гэж ярьсан байна. Түүний ярьснаар бүтэн 7 хоногийн дараа л ахтайгаа цуг очиж машинаа орхисон газраасаа авсан аж. Тэр ямар ч Балахо гэдэг мотелд очоогүй гэх бөгөөд харин машинаа очиж авахдаа хаалга нь онгорхоо байгааг анзаарчээ. Джонниг эзгүй байх хойгоор хэн нэгэн түүний машиныг унаж ашигласан байж магадгүй гэв. Плейсервилд машинаа үлдээсэн тэр нэг 7 хоногийн хугацаанд машинтаа нь юу тохиолдсон талаар тэр өөрөө ямар ч төсөөлөлгүй байгаа гэж хэлжээ. Джонниг инхүү ярьж дууссаны дараа мөрдөгчд түүнийг шал худлаа ор үндэслэхгүй үлгэр зохиож байна гэдгийг нүүрэн дээр нь шууд хэлв. Гэвч тэдэнд түүний эсрэг ашиглах ямар ч баттай нотлох баримт байсангүй. Тиймээс залууг өөр хэдэн зуун хүний хамт сэжигтнүүдийн жагсаалтанд нэмж бүртгэхээс өөр аргагүй төржээ. 11-р сарын ихэнх үе гэхэд энэхүү мөрдөн шалгах ажиллагаа нь Америкийн нэгдсэн улсын түүхэн дэх хамгийн нүсэр бөгөөд хамгийн өндөр өртөгтэй хэрэгүүдийн нэг болон хувираад байв. Гэвч тийм байтал мөрдлөгт ямар ч ахиц дэвшил гарсангүй. Яг л байрандаа гатсан хэвээр байлаа. Мөрдөгчд гэмт хэрэгтнүүд бараг хагас тонн динамитыг хаанаас олж авсныг ч тогтоож чадахгүй л байв. Шинэ он гарахын алдад сэжигтнүүдийн жагсаалтаас нэлээдгүй олон хүнийг шалгаж хасаж чадсан байна. Ингэснээр сэжиглэгдэж буй хүмүүсийн тоо цөөрч 253 үлджээ. 1981 оны 5 дугаар сарын 13-нд Харви зочид буудал казино бүрэн сэргээн засварлагдаж дууссан бөгөөд түүний эзэн Харви Гросс одоо энэ барилга Невада мужидах хамгийн аюулгүй газар болсон хэмээн хошигнон мэдэгдэж байв. Засварын ажил болон аюулгүй байдлын цоошин систем нэвтрүүлэхэд нийт $18 сая зарцуулагдсан нь гэмт хэрэгтний шаардаж байсан барьцааны мөнгнөөс даруй 6 дахин их дүн байлаа. Энэ хугацаанд гэмт хэрэгтнийг барьж өгсөн хүнд өгөх шагналын хэмжээ хагас сая $-д хүрээд байв.
Ийм асар их хэмжээний мөнгө эрт орой хизээ нэгэн цагт ямар нэгэн үр дүнд хүрэх нь гарцаагүй байлаа. Үнэхээр ч тийм зүйл болж дэлбэрэлтээс хойш жил хүрхгүй хугацааны дараа буюу 1981 оны 6 дугаар сард холбооны мөрдөх товчоонд нэгэн маш үнэтэй хэрэгцээт мэдээлэл бүхий дуудлага иржээ. Залгсан хүн нь 23 орчим настай Дэни Дэ Пьери гэх залуу байлаа. Тэрээр хөөе та нар нөгөө Кловисын Джонни Бьорчс гэдэг залууг санаж байна уу? Тэр чин та нарын хайж байгаа хүн биш. Харин түүний аавд нь анхаарал хандуулсан дээр шүү гэх мэт зүйл хэлв. Залуугийн аав нь тухайн үед 59 настай Джон Бьорчс гэгч байсан бөгөөд түүнийг хүмүүс Том Джон гэж хочилдог байж. За ингээд түүний амьдралын түүх рүү баг зэрэг өнгийгээд үзье. Түүний амьдрал үнэхээр л адал явдлаар дүүрэн байсан юм. Тэрээр зөвлөлт холбоотой улсад тэр тусмаа бүр зөвлөлтийн шоронд бүтэн 6 жилиг өнгөрүүлсэн гэдэг ганцхан баримтыг дуртахад хангалттай байх. Тэр Сибирт мод бэлтгэж байжээ. Гэхдээ энэхүү баримтаас гадна түүний түүхэнд өөр олон сонирхолтой нарийн деталууд бий. Тэр ер нь яагаад бөмбөг хийх болов? Бараг хагас тонн динамитыг хаанаас олж авав? Бөмбөгийг хинт ч анзаарадалгүйгээр хэрхэн казино руу оруулж чадсан? Яагаад барьцааны мөнгөө очиж авсангүй вэ? Мөн эцэст хэн түүнийг ямар шалтгаанаар илчилж барьж өгөв? Гэх мэт асуултуудад одоо хариултаа авцгаая. Джон Бьорчсийн төрхтөө эцэгийнхээс авсан жинхэнэ нэр нь Янош Бьорчш юм. Тэрээр 1922 онд Унгар улсын Ясперин хэмээх жижигхэн хотод мэндэлжээ. Түүний эцэг нь архичин байсан бөгөөд Яношийг байнга зоддог байсан тхүү үе гэрээсээ орогдог байсан ч эцэст нь 15 настайдаа гэрээсээ бүр мөсөн явсан байна. Тэрээр Унгарын нийслэл Будапешт хотыг зорьсон бөгөөд тэнд нэгэн махны худалдаачны гэр бүл түүнийг өргөж авсан юм. Янош дэлгүүрт нь тусалж ажиллаж байгаад насанд хүрмэгцээ сайн дураараа аарамд элсжээ. 1941 онд Унгар улс дэлхийн 2 дугаар дайнд нацист Германы талд орж зөвлөлт холбоот улс руу хийсэн түрэмгийллийг дэмжихээр цэргийнхээ тодорхой хэсгийг илгээв. Яношиг эзэн хааны агаарын цэргийн академиг төгсөх үед дайны нөхцөл байдал эргэсэн байлаа. Зөвлөлтийн арам Унгарын хил рүү дөхөө ирсэн байв. Тиймээс Яношиг Бф 109 сөнөөгч онгоцны жолоонд суулгаад шууд дайнд мордуулжээ. Тэрээр дайны үеэр холбоотны 13 онгоцыг устгаж унагсан хэмээн хуучлах дуртай байсан гэдэг. Хожим нь Унгар улс зөвлөлт холбоот улсын хяналтанд орох үед Янош Америк нэгдсэн улсын цэргийн тагнуулын газарт ажиллаж эхэлсэн юм. Ингээд 1948 онд тагнуул хийсэн хэрэгээр зөвлөлтийн цагдаа нарт баривчлагдсан байна. Шүүх хурал ердөө 7 минут үргэлжилж түүнд 25 жил хорих ял оноож хөдөлмөрийн лагер руу цөлөв. Ингээд л энэ хүрээд түүний амьдралын түүх нэг ёсондоо дуусах ёстой байв. Тэр өөрөө ч амьдралынхаа эцсийн мөч хүртэл Сибирийн ойд мод бэлтгэж дуусна гэдэгтээ бүрэн итгэлтэй байлаа. Гэвч үгүй байжээ. Түүнийг аз гийсэн юм. 6 жилийн дараа тэрээр эх орондоо буцаагдсан олон мянган дайны гэмт хэрэгтнүүдийн нэг болов. Ийхүү тэрээр Унгартаа иргэн ирлээ. 1955 онд тэнд Элизабет Ньюл хэмээх эмэгтэйтэй танилцаж, удалгүй Элизабет Яношийн гэргий болжээ. Дараа нь Янош 1956 онд хувьцаглалын үйл хэрэгт оролцсон боловч тэр бослохыг нь хүчээр дарж Янош Элизабет II эхлээд Австрали руу зугтааж улмаар 1957 онд улс төрийн дөрвөгчийн статустайгаар халаасандаа сохор зоосч үгүй Америк нэгдсэн улсад хөл тавьцгаалаа. Америк нэгдсэн улсад ирээд тэрээр шинэ бичиг баримт, шинэ овог нэртэй боллоо. Ингээд Янош Бьорчш маань Том Джон хочод Джон Бьорчс болон хувирчээ. Том Джон Элизабет нар Калифорни мужийг зорж тэндээ суурьшсан байна. Тэнд очиод Джон мужаа нар харин гэргийн сав баглаа буудлын үйлдвэрт ажиллах болов. 1960 онд Джон Элизабет хоёрын анхны хүүхэд болох Джонни мэндэлж 2 жилийн дараа 2 дахь хүү Жиммийн төржээ. 1964 онд Том Джон $500 хөрөнгө оруулалт хийж ландшафт дизайны хувийн компани байгуулсан аж. Том Джон өөрөө өдөр шөнөгүй 7 хоногийн 7 өдөр тасралтгүй ажилладаг байсан бөгөөд хизээч амралт авч байсангүй. Ингэж шаргуу хөдөлмөрлсөнх нь үр шим ирж 1972 он гэхэд буюу өөрөөр хэлбэл Харви казинод бөмбөг тавигдахаас ердөө 8 жилийн өмнө Джон Бьорчс аль хэдийнээс саятан болсон байлаа. Тэрээр 3 ч тусдаа бизнестэй 26 ажилтнтай байснаас гадна Калифорни мужийн засгийн газартаа ашигтай гэрээнүүд байгуулж чадсан байв. Тэр 3 ширхэг Мерседес машин худалдаж авсан бөгөөд хэтэрхий олон удаа торгуулсны улмаас жолоо барих эрхээ хасуулах үедээ өөрийн гисэн хувийн жижиг онгоц хүртэл худалдаа авчээ. Тэрээр энэ онгоцороо ажлынхаа объектууд руу нисдэг байсан бөгөөд агаарт төрөл бүрийн аюултай үзүүлбэрч хийх дуртай байлаа.
Эхнэр Элизабет нь санхүүг нягтлангийн ажлыг нь хариуцдаг байсан ба Том Джон түүнд зориулан зоогийн газар хүртэл худалдан авч өгчээ. Джон гэрте байхдаа чөлөө цагаараа үргэлж ямар нэгэн зүйл сэдэж, шинээр зохион бүтээж, угсарч хийх дуртай нэгэн байлаа. Бьорчсын гэр бүл Кловис хотын захын нэгэн байшинд нүүж очиход Джон арын хашаанда Том гэгчийн хувийн засварын газар барьж, тэндээ хамаг цагаа янз бүрийн зүйл туршин бүтээж өнгөрүүлдэг болов. Джон Элизабет хоёр маш их хөрөнгө мөнгөтэй байсан ч тэр нь тэднийг ад жаргалтай болгож чадсангүй. Тэд байнга арх уж, хоорондоо зодтолдож нэг нэгнээ араар нь тавьсан хэмээн харддаг байв. Элизабет заримдаа гэрээсээ хэдэн өдрөөр алга болчихдог байсан ч Том Джон үргэлж түүнийг олж буцаагаад гэртээ аваад ирдэг байлаа. Тэрээр хөвгүүдтэйгээ маш хатуу ширэн, харгас хэрцгий харьцдаг байсан бөгөөд үгэнд ороогүй үед нь байнга зодддог байжээ. Иймэрхүү хэрүүл зодоонтой амьдралаас залхсан Элизабет 1973 онд салах өргөдлөө өгөв. Тэрээр хөвгүүдээ автан хуйланг нь үлдээхгүй тулд гэрээсээ явсангүй харин байшингийнхаа ард байх чиргүүл дотор ганцаараа амьдрах болжээ. Тухайн үед Том Джон 51 настай байлаа. Тэрээр тэтгэвртэй гарахаар шийдэж ландшафтын бизнесээ зарж орхив. Тухайн үед Калифорни мужид казино тоглохыг хориглодог байсан тул мөрөөдө тоглохын тулд Том Джон хөрс зэргэлдэх Невада муж руу байнга нисдэг боллоо. 1975 оны 6 дугаар сарын сүүлээр Элизабет дахин алга болов. 3 хоногийн дараа түүний цогцыг байшингийн ард байх талбайгаас нь олжээ. Задлан шинжилгээгээр түүний цогцсноос алкогол болон валиум эм хүнийг үхэлд хүргэх хэмжээгээр илэрчээ. Тэрээр өөрийнхөө бөөлцөнд хахаж нас орсон байв. Цагдаа нар үүнийг ердөөл тун хэтрүүлснээс үүдсэн золгүй явдал гэж дүгнсэн боловч энэ хэрэгт ямар нэгэн с ิจ гтэй зүйл байлаа. Элизабетийн ходоод вискигээр дүүрэн байсан ч түүнийг зөвхөн цагаан архил уудаг байсныг хүн бүр мэддэг байсан юм. Олон хүн Том Джоныг эхнэрийнхээ үхэлд буруутай хэмээн сэжиглэж байсан ч мэдээж ямар ч нотлох баримт тэдэнд байсангүй. Ингээд эхнэрийнхэн зоогийн газар түүний нэр дээр шилжив. Элизабетийг нас барснаас хойш Джон эрс өөрчлөгдсөн байна. Оршуулганы дараа тэрээр гэр бүлийнхээ бүх гэрэл зурагнаас эхнэрийнхээ зургийг хайчилж хайсан бөгөөд чандрыг нь хүүгүүдийнхээ нүдэн дээр хашаандаа цацаж орхижээ. Ингээд тэр урд өмнө хизэж байгаагүйгээр мөнгөө баруун солгоогүй үрж эхэлсэн бөгөөд гол төлөв казинод цацаж байв. Түүний хамгийн очих дуртай газар нь бидний мэдэх State Line хот дах Harvey казино болсон юм. Тэрээр тэнд маш их тоглодог байсан тул удалгүй түүнд VIP зочны эрх олгож маш онцгой харьцдаг болов. Энэ ч Том Джонд ихээр таалагдж байлаа. Harvey зочид буудал түүнд байнга үн төлбөргүй өрөө гаргаж өгдөг байсан бөгөөд түүний хамгийн дуртай өрөө нь 1017 тот люкс өрөө байв. 1976 оны 4-р сард Том Джон өөрийнхөө зоогийн газрын 18 настай зөөгч бүсгүйтэй гэрэлсэн ч энэ нь удаан үргэлжилсэнгүй жилийн дараа гэхэд тэд салжээ. Харин 1978 онд тэрээр Джон Уильямс хэмээх нэгэн зөөгч бүсгүйтэй уулздаг болов. Джон өөрөө 4 хүүхэдтэй байсан ч хүүхдүүд нь түүнтэй бус төрсөн эцэгтэйгээ амьдардаг байлаа. Яг энэ үед Том Джон мөнгө санхүүгийн асар том асуудалд орсноо ойлгож эхэлсэн байдаг. Тэр маш их мөнгө алдаж байсан ч бусад бүх мөрөөдө тоглоомчтой адил үүнийгээ мэдээж огтхон ч анзаардаггүй байв. Удалгүй түүний зоогийн газар гинт галд шатаж үнс нуран боллоо. Цагдаа нар үүнийг золгүй явдал биш, санаатай галдсан байж болцгүй хэмээн сэжиглэж байсан гэжээ. Учир нь Том Джон хэрэг гарахаас дөнгөж хэдхэн хоногийн өмнө зоогийн газраа даатгуулсан байсан юм. Гисэн хэдиж цагдаа нар үүндээ шууд нотлох баримт олж чадсангүй. Даатгалын компаниас авсан өнөөх $300,000 тэрээр blackjack тоглоод салхинд хийсгчгэв. Зарж борлуулах өөр зүйл үлдэхгүй болох үед тэрээр өрөө дарахын тулд найз бүсгүй Джоныхаа байшинг жинхэнэ үнээс нь хэд дахин хямд үнээр зарж орхисон юм. Гэвч энэ нь ч түүнд хангалтгүй л байлаа. Гэхдээ энэ бүхэн Джон Бьорчсын толгой дээр буусан гай зовлонгийн зөвхөн нэг хэсэг нь гэж тэр төсөөлөж үгүй байв. 1979 оны хавар тэрээр хэвлийн хөндийн хорт тавдартай болгон тогтоогдов. Гэвч энэ аимшигт мэдээ хүртэл түүний мөрөөдө тоглоомонд донтох донтолтыг зогсоож чадсангүй. Тэр State Line дах Harvey казинод blackjack тоглож 2-3-7 хоногийг өнгөрөөдөг хэвээрээ байлаа. Оны сүүлээр Том Джон Harvey казинод дахин хөрөлцөн ирэв. Түүнтэй нэгэн залуухан бүсгүй цуг явж байсан юм. Тэрээр өөрийн дуртай 1017 тот өрөөгөө өгөхийг зочид буудлаас шаардсан ч Том Джон аль хэдийнэ VIP зочны статусаа алдсан байв. Сүүлийн үед тэр зөвхөн зээлэрэл тоглодог болсон байсан гэжээ. Гисэн хэдэж зочид буудлаас түүнд ямар ч байсан нэг өрөө гаргаж өгсөн ч тэр нь маш жижигхэн өрөө байв. Орыг нь арай ядан тойрч гармаар тийм давчин өрөө байсанд би чамайг энтхийн мундаг нөлөөтэй хүн гэж бодож байлаа хэмээн Том Джоныг дагаж ирсэн бүсгүй урам хугарсан дуугаар хэлжээ.
Дараагийн өглөөнд Джон Бёржес шинэ 11 огтон сэрлээ. Гадаа 1980 оны хамгийн ихний өдөр тохиож байв. Тэр үед Джон бараг 58 настай, эмчлэгдэшгүй өвчин туссан, бизнесүүд нь бүгд ар араасаа дампуурсан, 2 ч удаа гэр бүлээсээ салсан, бас хүн бүрийн нүдэн дээр шившиг болж нэр төрөө алдсан нэгэн болсон байв. Түүнд одоо алдах зүйл юу ч үлдсэнгүй. Яг энэ л үед Том Джоны толгойд бөмбөг дэлбэлэх аимшигт төлөвлөгөө боловсрчээ. Тэр төлөвлөгөөнийхөө талаар тухайн үед 18 болон 19 настай байсан хүүгүүдтэй хэлв. Гэхдээ хүүгүүд нь аавынхаа энэ галзуу солиотой санааг тоож нухацтай хүлээж авсангүй. 6 дугаар сар гарах үед харин Том Джон хүүгүүдээсээ бөмбөг хийхэд хэрэгтэй динамитыг хулгайлахад нь туслахыг шаарджээ. Том Джон болон түүний хүүгүүд болох Жимми Джоны нар баригдаж буй Helms Creek усан цахилгаан станцын барилгын талбай руу хөдөлцгөв. Энэ нь Сьерра Невадагийн уулархаг бүсэд боржин чулуун уулын доогуур шинэ усан сан болон нас усны станц барих газар доорх асар том төсөл байв. Энэхүү төслийн хүрээнд олон мянган метр квадрат боржин чулуу болон хөрсийг ухаж гаргахаас гадна хадны дотор 4 түнэл ухах шаардлагатай байлаа. Үүний тулд асар хэмжээний тесрэх бодис хэрэгтэй байсан юм. Яг энэ объектын барилгын талбайгаас Том Джон хөвгүүдтэйгээ шөндөлөөр хагас тонн орчим динамит амжилттай хулгайлж чаджээ. 2-7 хоногийн дараа Джоны тесрэх бөмбөгний санаа бодит зүйл болж эхэллээ. Тэр дотор нь байрлуулсан мэдрэгч болон механизмуудын талаар хөвгүүдтэй тайлбарлаж өгөв. Мөн бөмбөгний дотор 45 минутаас эхлээд 8 хоногийн хооронд хизээч дэлбэрэхээр тохируулж болдог цагийн механизм байрлуулсан байв. Урд талын самбар дээр нь 28 ширхэг шилжүүлэгч товчлуурууд байсан ч тэдгээрийн зөвхөн 5 л жинхнээсээ ажилдаг байв. Бусд нь бүгд төөрөлдүүлэх зорилготой хуурамч товчнууд. Хэрв тэрхүү зөв 5 товчийг дээш нь шилжүүлбэл дүүжинд теслэгч систем итгэхгүй болж бөмбөгийг аюулгүйгээр зөөвөрлөх боломжтой болох байлаа. Инглигээд бөмбөгийг бүрэн аюулгүй болгочлоо гэсэн үг биш. Гэхдээ ядаж хээр гаргаж очоод дэлбэлчих боломжтой болно гэсэн үг. Джон зуны турш бөмбөгөө угсрах ажилдаа шамдав. Хөвгүүд нь үүнд оролцохыг хүсэхгүй байсан ч эцгээсээ айдаг хэвээр байсан тул түүнд туслахаас өөр аргагүй байлаа. Хөвгүүд Джоныг энэхүү нүсэр том төхөөрөмжийг яаж тэнд анзааргалгүйгээр казино руу оруулах юм бол хэмээн гайхширцгааж байв. Гэвч Джон энэ асуултын хариуг аль хэдийнэ олчихсон байлаа. Тэрээр Харви казиногийн туслах ажилчдын өмсгөлтөд яг ижилхэн ажлын хувцас олж өмсгөр төлөвлөжээ. Бөмбөгөө тэрээр Америкийн компьютерийн томоохон компани болох IBM гэсэн бичгтээ бүтээлгээр хучих санаатай байв. Өөрөөр хэлбэл хүмүүс үүнийг хараад казино руу зүгээр л принтер юм уу хувилагч машин оруулж өгнө гэж бодох ёстой байлаа. Джоны төлөвснөр бол хүнд ч ямар нэг илүү дутуу асуулт с ижиг төрөх ёсгүй байв. Ингээд эцэст нь 8 дугаар сарын 23 гэхэд бүх зүйл бэлэн боллоо. Том Джон хөвгүүд рүүгээ уцтаж бөмбөгийг казино руу зөөж хүргэхэд нь туслаач гэж дуудав. Гагцхүү тэд бөмбөгийг фургон машин руу ачиж байх үед татлах нь тасарч бөмбөг доошоо өнхрөн хүү Джоных нь хөлн дээгүүр дайрчихжээ. Джоны уурандаа бачимдан би дахиж энэ хэрэгт чинь оролцохгүй. Би явлаа хэмээн хашгирчээ. Ингээд тэр машиндаа суугаад яваад өгөв. Хоёр дахь хүү Жимин Том Джон руу эргэн хараад за тэгвэл хэрвээ тэр энэ хэрэгт оролцохгүй юм бол би ч бас боллоо гэжээ. Ингээд Джон Бёржест шинэ хамсаатан хайхаас өөр аргагүй төрөв. Тэрээр хуучны танил болох тухайн үед 59 настай байсан Билли Брауныг сансан байна. Том Джоныг ландшафтын бизнес хийдэг байх үед Билли түүний удирдлага доор нэлээд удаан хугацаанд ажилласан хүн байлаа. Джон Билли рүү уцтаж түүнд хийх ажил байна гэд ажлын хөлс нь өдрийн $2000 гэж хэлсэн юм. Ийм их мөнгөний санал сонсоод Билли маш ихэр гайхаж шоконд оров. Тэрээр тоглоом наргин болгож би юу хийх юм хүн алах ёстой мүү гэж асуужээ. Харин Том Джон Биллид өөртөөгөө хамт дахин нэг хүн дагуулад яг одоо хүрээд ир гэж хэлв. Билли 24 настай хүргэн хүү Терри хоолоо дагуулan очив. Джон тэдэнд яг юу болоод байгааг олигтой тайлбарлаж өгсөнгүй. Зүгээр л хэлсэн бүхнийг нь хийх хэрэгтэй гэдгийг сануулна. Энэ үед Джон уг хэрэгтэй ашиглах зорилгоор хүү Джонигийнхоо өнөөх цагаан ачааны микро машиныг нь гуйгаад авчихсан байлаа. Джон, Билл, Терри 3 бөмбөгийг машиндаа ачиж аваад Стейтлайн хотыг чиглэн хөдөлсөн юм. Тэд Харви казиногийн гадаа үүрийн 5 цагийн орчим очижээ. Гэвч Джон бүгдээрээ эхлээд сайн унтаж амарч авах хэрэгтэй гэж шийдсэн тул тэд урагшаа хэдэн километр явж бидний өмнө дурдсан Балахов мотелд очиж буув.
Жон Террид жаахан мөнгө өгөөд өрөө захиалахыг тушаасан юм. Гэвч Террид нэг асуудал байсан нь тэрээр тэнцэн харгалзах ялтай байсан бөгөөд ялын хугацаанд дуусаагүй байсан тул Калифорни мужаас гарах хэрэггүй байлаа. Тиймээс тэр жинхэнэ нэрээрээ өрөө захиал зөрхилсөнгүй. Бүртгэлийн хуудсан дээр Joey Evans хэмээх зохиомл нэр бичиж хайгаач мөн адил 4423 Van Ness гэж худал бичжээ. Харин мотелийн зохион байгуулагч тэдний унаж ирсэн фургон машины улсын дугаарыг нэмж бичгийг шаардсан байна. Энэ тал дээр Терри худал хэлж чадсангүй. Үннээр нь бичгээс өөр аргагүй байсан юм. Бидний өмнө өгүүлсэнчлэн энэхүү улсын дугаар нь хожим холбооны мөрдөх товчооны мөрдөгчдийг машины эзэн буюу Том Джоны хүү Джоны руу хөтлж аваатсан сэжүүр болсон билээ. Дараагийн өдрийн үүрийн 4 цагт ирчүүд Харви казино руу хөдлөхөр шийджээ. Гэвч машин огт ассангүй. Тэд мотелийн менежерийг сэрэн машинаа холбож асах утасгүй. Данч түүнд тийм цахилгааны утас байсангүй. Тиймээс машины аккумуляторыг цэнэглэж асаахын тулд тэд арга буюу ачлалтын компани дуудахад хүрчээ. Казино руу явах замдаа ирчүүд таарсан эхний машинаас улсын дугаарыг нь салгаж аваад өөрсдийнхөө фургон дээр зүүсэн байна. Тэд Харвигийн зогсоол дээр өглөөний 5 цагийн орчим очиход гадаа харанхуй хിവэр байв. Жон Билли Терри хоёрт бэлтгэсэн ажлын хувцас өгч тэд сольж өмсөв. Ингээд л тэд хамгаалтынхны нүдэн дээр юу ч болоогүй юм шиг бөмбөгийг хоёр давхрын өрөөрөө түрээд оруулсан юм. Утасны өрөөнд ороод бөмбөгний бүтээлгийг хуулах үед туслахууд нь анхудаа бөмбөгийг бүтээлэггүйгээр нь жинхэнэ байдлаар нь харсан нь энэ байв. Билли Жоны хэлсний дагуу 23 дахаас бусад бүх шилжүүлэгч товчлууруудыг доош нь даржээ. Ингээд Терри тэр хоёр буудлаас анхаарал таталгүй гарч явлаа. Кловис хот руу буцах замдаа тэд нэгэн нуурын ирэг дээр зогсов. Жон фургоноос бөмбөг зөөсөн өнөөх тэрэгцрийг гаргаж ирээд нуур руу шидэж орхисонд Билл Терри хоёр бие биенлүүгээ гайхан харцгаалаа. Билл түүнээс яагаад ингэж байгааг нь асуухад Жон тэдэнд Харви казинод сая оруулж тавьсан зүйл бол тесрэх бөмбөг байсан гэдгийг хэлв. Машинд буцаж суусныхаа дараа Билл Терри хоёр зочролд орсон царайтай чимээгүй л сууцгааж байв. Тэдний хинэн ч юу хэлэхээ мэдэхгүй байлаа. Энэ төлөвлөгөө ямар ч найдваргүй мэт тэдэнд санагдана. Тэд одоо хоёулаа баригдахгүй л байхыг найдахаас өөр хийж чадах зүйл үлдсэнгүй гэж бодож байв. Ядчил ойрын хугацаанд баригдчихгүй юмсан гэж найдаж байсан гэжээ. Жон Бёржес өд дундын орчим Кловис дахь гэртээ ирэв. Энэ үед казинод бөмбөгийг хэдийнэ олж хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байсан бөгөөд холбооны мөрдөх товчооныхон цаашид яах вэ хэмээн толгоогоо гашлахаж байлаа. Том Жон дахиад л хүүгүүдтэй хандаж энэ удаад барьцааны мөнгө авахд нь туслахыг шаардав. Тэрээр хүүгүүдтэй ингэх үүрэгтэй гэж тулгарсанд эцсийн эцэд хүүгүүд нь ч зөвшөөрсөн юм. Тэд нисдэг тэргэнд гэрлэн дохио өгөх зориулттай хоёр ширхэг хурдан анивчдаг гэрэл хэд хэдэн цүнх баг мөн винто буунууд авчээ. Барьцааны мөнгө авахар Том Жоны найз бүсгүй Жон бас тэдэнтэй хамт явв. Том Жон хоёр Жоны Toyota машинтай, харин хүүгүүд болох Жимми Жоны нар Жоны Volvo машинтай хөдлөлөө. Тэд Cameron Park нисэх онгоцны буудлын дээр ирээд тэндээ Жоныг Toyota машинтай нь үлдээжээ. Үүний дараа Том Жон барьцааны мөнгө авах төлөвлөгөөнийхөө үлдсэн хэсгийг дэлгэв. Тэрээр Жоны Жимми нарын хамт Элдорадо үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ой моттой хад чулуурхаг уул руу хөдлөв. Тэд Тахо нуурын дээрх уулын мухарт байх нэгэн зэлүүд тэгш тал руу явж байлаа. Тэнд 2000 метрийн өндөрт Том хүү Жоныг аавыгаа дүүтэйгээ буулгаад үлдээх ёстой байв. Том Жон Жимми хоёр винто буунууд гэрэл мөн цүнхнүүдээ аваад барьцааны мөнгийг авчрах нисдэг тэрэгний дуу гарахыг хүлээх хэрэгтэй байв. Нисдэг тэрэг ойртож бууг сонсмогцоо тэд гэрлээ тэнгэр рүү асах ёстой байлаа. Энэ нисгэгчд газардах ёстойг илтгэх дохио болох байв. Нисгэгчийг газардах үед Том Жон Жимми хоёр түүн рүү дайрах төлөвлөгөөтэй байжээ. Жон нисдэг тэрэгний жолоог өөрөө шилжүүлж авна. Тэгээд тэр Жиммитэй хамт мөнгө аваад өөр нэг зэлүүд тал руу нисэх бөгөөд тэнд Жоны тэднийг Volvo машинтай хүлээж явах ёстой байв. Жимми мөнгө аваад ах Жоныхоо машинд шилжин сууж тэндээс зугтана. Харин Том Жон нисдэг тэрэгтэйгээ Жон хүлээж байгаа Cameron Park нисэх онгоцны буудлын руу нисэх байв. Дараа нь дөрвөлээ Кловист уулзцгаана. Тэгээд Том Жон хоёр мөнгө аваад Европ руу зугтах төлөвлөгөөтэй байв. Гэвч эхнээсээ л бүх зүйл буруугаар эргэв. Ирчүүд анивчдаг гэрлээ асах аккумулятор авахаа мартчихсан байжээ. Тэд хамгийн ойр байх нэгэн суурьнгаас хуучин Volkswagen машинаас аккумулятор хулгайлахыг оролдов. Гэтэл гэнэт машины эзэн нь буу барьсаар гарч ирснээр тэд зугтахаас өөр аргагүй болсон юм.
Эцсийн эцэд тэд хамгийн ойр байх шатхуун түгээх станц руу илүү 20 км зам тоолов. Тэнд очиход нэгэн их нарийн ширийн зүйл шалгаадаг ажилтан тарж эхлээд тэднээс аккумулятор ямар машинд хэрэгтэй байгааг нь асууж байцаж эхэлжээ. Том Жон ямар ч хамаагүй машин хэмээн хашгирч байсан ч худалдагч заавал маркийг нь хэлхийг шаардсаар байв. Энэ бүх маргалдаа нь маш их цаг үржээ. Эцсийн эцэд тэд ямар ч байсан аккумулятор худалдаж авч дөнгөсөн байна. Жонни А болон дүү Жимиг нислэг тэрэг газар дах ёстой зэлүүд талд буулгаж үлдээгээд өөрөө хоёр дахь цэг рүү хөдлөв. Тэнд тэрээр аав дүү хоёрыгоо нислэг тэргийг барьцаалан нэрч ирэхийг хүлээх ёстой байлаа. Гэвч түүний хүлээлт талаар болов. Өнөөх аккумулятортой зууралдсан явдлаас болоод тэд нисгэгчийн яг дээгүүр нь нисж өнгөрөх ёстой байсан цагаас нь хоцорчихсон байжээ. Жонни аав дүүгээ 5 цаг орчим хүлээсэн боловч тэднийг ирэхгүй гэдгийг ойлгоод буцаж очин авахар шийджээ. Гэхдээ эхлээд тэрээр Жонниг авахар Cameron Park нисэх онгоцны буудлын руу явсан юм. Тэгээд тэд цааш Том Жон, Жими хоёрыг авахар хөдлөлөө. Жон Toyota-тойгоо Жонни Volvo-тойгоо цувж яв. Гэвч замд бас нэгэн саад тохиосон юм. Жон жолоодлогын алдан замаас гарч шууд руу онхолджээ. Машин эвдэрч зүүцсэн бөгөөд Жон хамар толгоогоо гэмтээсэн байлаа. Ингээд Жоннигийн Volvo руу шилжин сов. Удалгүй тэд замын хажуу зогсож байсан Жими, Том, Жон хоёрыг олж харахад тэд хоёулаа урамгүйхэн байдалтай ганцхан хоосон зогсож байлаа. Жонниг Placerville дэх хамгийн ойрын эмнэлэгт хүргэж өгöd үлдсэн 3 нь буцаад Clovis дахь гэрлүүгээ хөдөлсөн юм. Зам зуура Том Жон гудамжны утасны бүхээгээс холбооны мөрдөх товчоор заалгаж 5 дугаартай товчлуурыг дээш нь шилжүүлэхийг тэдэнд хэлв. Энэ нь ердөөл анхаарал сарниулах, цаашид яхаа бодож төлөвлөх, цаг хожих гэсэн ядмагхан орлого байлаа. 5 дугаартай товчлуурыг шилжүүлэн дарлаа гэд юу ч өөрчлөгдөхгүй байсан бөгөөд үүндээ тэр нь хуурамч товчлуур байсан юм. Тэд цааш гэрлүүгөө өргөжлүүлэн давхисан боловч замд нь нэгэн цагдаа зогсоож хурд хэтрүүлсэх хэмээн торгуул бичиж орхижээ. Торгуулийн хуудсыг Том хүү Жоннигийн нэрээр бичсэн байна. Энэ үйл явдлыг сайн тогтоож аваарай. Учир нь энэхүү торгуулийн хуудас хожим хэрэг илэрхэд маш чухал сэжвэр болсон юм. Ингээд энэ түүхэнд цаашд юу болсныг бид аль хэдийн нэмэдэн холбооны мөрдөх товчооныхон бөмбөгийг санамсгүй байдлаар өөртөө дэлбэлж орхисон. Энэ мэдээг дуулаад Том Жон үгүй миний амьдрал ингээд дууслаа хэмээн хашгирсан гэдэг. Үүний дараа маш урт хугацааны мөрдөн байцаалт үргэлжилсэн бөгөөд эхлээд энэ нь холбооны мөрдөх товчооны мөрдөгчийг Жонни Борчс руу харин дараа нь нэгэн утасны дуудлагын ачаар Том Жон руу хөтлсөн юм. Гэхдээ холбооны мөрдөх товчроо залгаж мэдээлэл өгсөн тэр хүн хэн байсан бэ? Бөмбөгийг хэн хийснийг тэр хаанаас мэдсэн хэрэг вэ? Юу болсон бэ гэхлээр Том хүү Жонни уулздаг байсан нэг найз охтуудынхаа нэгэнд энэ бүх нууцаа ам алдчихсан байж л тээ. Харин өнөөх охин нь тэрхүү нууцыг өөрийнхөө өөр нэг найз залууд ярьж орхижээ. Тэр залуу хагас сая долларын шагналын сургаар мэдээлэлч гисэн нь тэр байв. Ингээд мэдээж Том Жонни эсрэг өргөн цар хүрээтэй мөрдөн шалгах ажиллагаа эхлэв. Холбооны мөрдөх товчооных нь түүний талаар бүх зүйлийг олж мэджээ. Эхнэрийнх нь с ิจ гтэй үхэл, зоогийн газар нь шатсан хажигтай хэрэг, мөн Харви казинод асар их мөнгө алдсан болон түүний асар их өр ширний талаар тэд бүгдийг нь ухаж гаргаж ирэв. Гэвч Том Жонниг буулгаж авч хэрэгээ хүлээлгэнэ гэдэг тийм ч амар байсангүй. Мөрдөгчд түүн рүү бараг өдөр бүр очиж уулздаг болов. Заримдаа тэр уурлаж уцаарлан, заримдаа маш сайхан айштайгаар хүлээн авч бүр эдлэн газар болон цэхээрээ дагуулan яваад сонирхолж үзүүлэх тохиолдол гардаг байв. Гэвч холбооны мөрдөх товчооных нь түүний эсрэг ямар ч тодорхой баттай нотлох баримт олж авч чадахгүй л байлаа. Тиймээс тэд өөр арга хэрэглэхээр шийдэж Том Жонниг бус хөвгүүдийг нь дарамтлж шахалт үзүүлж эхлэв. Учир нь хөвгүүд нь бас ямар нэгэн зүйл мэдж байгааг нь гарцаагүй байлаа. Жонни Жими хоёр байдал бэлтэж байгааг аль хэдэн 7 хоногийн өмнөөс гадарсан байв. Зуны турш мөрдөгчд залуусыг өглөөнөөс өдөш хүртэл алхам тутамд нь дагаж мөрдөжээ. Ажилдаа явхад нь ч тараад буцахад нь ч тэд дагна. Хэрвээ Жими найз охинтойгоо болцохоор явбал мөрдөгчд түүнийг найз охиныхоо гэрээс нь авч гарахыг нь хүлээж байгаад дараа нь шууд гэрлүүн яваад очичдаг байв. Тэгээд охины эцэг эхийг сүрдүүлж айлгадаг байлаа. Тэд Жоннигийн утсанд залгсан дугаар бүрийг тэмдэглэж авдаг төхөөрөмж суйрлуулжээ. Ингээд уг жагсаалтанд гарч ирсэн бүх хүмүүсээс мөрдөгчд очиж байцаадаг болов. Залгсан хүн болгон дээр нь холбооны мөрдөх товчооныхоо очиж дарамтлж байгаагаас Жонни залхахын туйлд төрсөн тул нэг удаа тэрээр бүтэн өдрийг зөвхөн холбооны мөрдөх товчооныхноор даажигнан шоглоход зориулсан гэдэг. Өдрийн турш тэрээр санамсаргүй дуудлагууд руу 100 гаруй удаа залгажээ. Харин тэр залгсан хүн болгон дээр нь холбооны мөрдөх товчооны мөрдөгчд очиж байцаалт авсан байна.
Заримдаа мөрдөгчид зүгээр л түүний гэрийн гадаа машиндаа суугаад хүлээдэг байв. Эхэндээ Жонни тэднийг өөрийг нь дагаж ажиглаж байгааг огтхон ч анзаардаггүй байлаа. Гэвч хожим нь холбооны мөрдөх товчооныхын түүн рүү уцтаж түүнийг хаана байсан, юу өмсөж явсан, хаана хинтээ уулзсан, тэрч байтугай ямар охинтой нуурын ирэг дээр юу хийснийг нь хүртэл нэгнгүү тоочж өгдөг байжээ. Мөрдөгчид уцаар Жонни саяны охин чинь их хөөрхөн байлаа шүү хэмээн тохуурхна. Ийм байдалд орсон хүнд мэдээж айц үүсэж сэтгцийн дарамтанд орох нь гарцаагүй. Нэг удаа тэр мансууруулах үйлчлэгээтэй бодис хэтрүүлэн хэрэглэж ухаанаа алдтлаа мансуурахта яг өөрийнхөө өрөөнд чөтгөр болон сахиусан тэнгэрийг боддоор харжээ. Залуу тэр л үед тэрээр энэ бүх галзуурлыг эцлэх цаг болсныг ухаарсан байна. Жонни пикап машиндаа суугаад аав руугаа давхилаа. Тэрээр бүх зүйл хэтэрхий оройтхоос өмнө улс орноос дөрвж зүгтхийг Том Жоноос сөгдөн мөргөх шахам гуйжээ. Гэвч Том Жон хаашаач явах бодолгүй байлаа. Холбооны мөрдөх товчооныхонд түүний эсрэг ямар ч нотлох баримт байхгүй гэдгийг тэр маш сайн мэдэж байв. Бүр цаашлаад тэрээр Харви казинод шинээр дахин бөмбөг тавихаар төлөвлөж байсан юм. Тэрээр хүүгүүдтэй энэ удаад Харви Гросс надад 3 саяыг төлөхгүй, харин 5 саяыг төлөх болно гэж хэлжээ. Аав нь бүр мөсөн гал зурч ухаан мэдрэлээ алдсныг хүүгүүд ойлгож энэ аимшигт нөхцөл байдлаас өөрсдөө хэрхэн молтрох арга замаа хайж эхлэв. Ингээд 1981 оны 8 дугаар сарын дондор тэдний хоёуланг нь холбооны мөрдөх товчооных нь дахин байцаалт авахар дуудав. Тэднийг тус тусад нь өөр өрөөнд орууллаа. Жоннигоос 1980 оны 8 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд хаана байсныг, мөн түүний ачааны микромашиныг унсан хүмүүс хэрхэн Балахо мотелд буусан бэ гэдгийг дахин байцаалж эхэллээ. Жонни өмнө нь ярьж байсан машина ууланд 7 хоног орхиод өөрөө тэр хугацаанд Кловист байсан гэх хуучин үлгэрээ дахин ярьж итгүүлэхийг оролдов. Яг энэ үед л мөрдөгчд Жоннигийн 8 дугаар сарын 27-ны өглөө гэрээсээ маш ол газар хурд хэтрүүлээд цагдаад бичүүлж авсан өнөх торгуулийн хуудсыг нь гаргаж ирж ширээн дээр тавьжээ. Түүнийг улаанцай худал ярьж байгааг мэдж байгаагаа мөрдөгчд түүнд маш тодорхой ойлгууллаа. Жонни шоронд орохыг огтхон ч хүсэхгүй тул бүх үннийг хэлэхэд бэлэн байна. Гэхдээ эхлээд дүүтэйгээ уулзалж ярилцмаар байна гэжээ. Харин дүү Жим нь эсэргээрээ мөрдөгчдөд ганц ч үг ган хийхгүй гөрөж байсан юм. Гэвч ах нь бүхнийг хүлээж үннээ ярих болсныг мэдээд тэрээр асгартлаа уйлж өөрөө ч бас бүгдийг ярихад бэлэн байгаа хэлжээ. Үүнээс хойш ах トゥ хоёрын амнаас үг асгарч хинж тэдний ярихыг зогсоохын аргагүй болов. 1981 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Том Жоныг эцэст нь нэгэн баривчлаа. 4 жил үргэлжилсэн шүүхийн үйл явцын турш Том Жон өмгөөлөгчөө араас нь сольсоор эцэст нь өөрийгөө өмгөөлөхөр шийджээ. Эцсийн дүнд тэрээр бөмбөгийг өөрөө хийж угсарсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Үнэн дээр мөрдөгчд болон прокурорууд түүнээс энэ хэрэгээ хүлээх үгийг нь маш ухаалгаар аргалж залдиж байгаад хэлүүлчихсэн хэрэг. Тэрхүү бөмбөг үнэхээр маш нарийн тооцоололтой төгс гэмээр сайн угсрагдсан байсан ч шүүх хурал дээр прокурор санаатаагаар бөмбөгний хийц чанарыг өгүүлсэх нь доош хийж басамжилж эхэлжээ. Үүнд нь Том Жон шаарлхан бухимдаж эсрэгээрээ бөмбөгөө ямар гайхалтай төгс бүтээл болсон талаар ам уралдан гайхуулж эхэлсэн байна. Ингээд л эцэст нь тэрээр уг бөмбөгийг яг өөрөө сэтэж, өөрөө л угсарсан гэдгээ батлан ярьж орхив. Энэ аимшигт зүйлийг гав ганцаархнаа хийж чадсандаа тэр яг л бахархан гайхуулах мэт байлаа. Хэдийгээр энэ бүхнийг хүлээсэн ч тэрээр өөрийг нь их хэмжээний өрөнд оруулсан гэмт бүлэглэлийн үүнийг хийхийг албадсан хэмээн мэдүүлж байв. Хэрв ингэхгүй бол тэд түүнийг хөнөөнө гэж сүрдүүлсэн гэж тайлбарлажээ. Шүүх хурал дээр төрсөн хүүгүүд нь түүний эсрэг мэдүүлэг өгч эцсийн дүнд Том Жонд бүх насаар хорихол оноожээ. Тэрээр 1996 оны 8 дугаар сарын 27-нд 74 наснда хор тавдрын улмаас шоронд нас барсан байна. Түүний хамсаатнууд болох Билли Браун, Терри Холл нар тус бүр 7 жилийн хорих айл сонсов. Найз бүсгүй Джон Уильямс нь мөн адил 7 жилийн ял авсан боловч дараа нь давж заалдах шатны шүүхээр түүний ялыг хэрэгсэхгүй болгожээ. Харин Том Жонны хүүгүүд болох Жимми Жонни нарын хувьд тэд төрсөн эцгийнхээ эсрэг мэдүүлэг өгснөөхөө хариуд ялаас бүрэн мултрах дархан эрх олж авсан бөгөөд бөмбөг дэлбэлэх хэрэгт оролцсон хэдий ч төмөр торны цаана ганц ч өдрийг өнгөрүүлсэнгүй. Баг хүү Жимми Бёржес Кловис хотоосоо огт нүүгээгүй. Тэрээр намп сууж тогтвортой амьдрах болсон бөгөөд явандаа гагнур болон төмөр хийцийн өөрийн гэсэн компани нээжээ. Тэр 3 хүүхдээ эцэг болж хүүхдийн хөл бөмбөгийн баг дасгалжуулах болсон байна. Харин том хүү Жонни Бёржесийн амьдрал тэмч дардан байсангүй. Аавтайгаа яг адилхан нэртэй байсан нь түүний амьдралыг баггүй хүндрүүлжээ. Хүмүүс бөмбөг дэлбэлэгчийн хүүг өөрсдийнхөө төлөө ажилуулахыг хүсдэггүй байв.
Тиймээс тэр өөр хот руу нүүж барилгын бизнес эхлүүлжээ. Тэрээр энэ ажлаасаа ихээхэн мөнгө олсон ч хар тамхинд гүн орж донтож улмаар 1986 онд түүний сүйт бүсгүй автомашины ослоор өөд болсон юм. Сүйт бүсгүйнх нь үхэл Жоннигийн амьдрах, урагшлах бүх хүсэл тэмүүллийг үгүй хийх шиг л болсон байна. Тэрээр ердөө л нэг хайрцаг хувцас, пикап машин, мөн багсаг хар тамхинаас өөр юу ч үгүйгээр Санта Барбара руу нүүж одов. Хэсэг хугацаанд тэрээр ажил төрөлгүй дэмий сэлгүүцэж, улмаар серфингээр хичээлж эхэлсэн бөгөөд эцэст нь серфингийн хавтан хийж зардаг өөрийн гэсэн жижиг дэлгүүртэй болжээ. Гэвч тэрээр амархан дүрс хийдэг ууртай, архичин зодоонч нэгэн байсан тул ойр ойрхон богино хугацаагаар шоронд ордог байлаа. 2008 онд хэтэрхий олон удаа зам тээврийн осол гаргасныхын дараа шүүхээс түнд Вентура тойргийн шоронд 1 жил хоригдох ял оноосон юм. Тэрээр шоронд байх хугацаагаа зүгээр өнгөрөөхгүйгээд казиногийн дэлбэрэлтийн талаар ном бичгэд зориулв. Тэр түүхийн зарим хэсгийг өөрчилж, зарим газрыг нь давсалж гойчилж бичсэн байна. Гэвч жилийн дараа тэрээр номынхоо хэвлэн нийтлэгч нар руу уцтахад тэд түүний номноос ганц чөв зарагдаагүй гэдгийг хэлжээ. За энэ хүрээд өнөөдрийн бичлэг маань төгсөж байна. Та бүхэн энэ кино шиг түүхийн талаар өөрсдийн сэтгэлээ бичиж үлдээгээрэй. Удахгүй улам сонирхолтой түүхүүдээр уулзах болно. Баяр таа.